Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын киноны төв студи. Уран бүтээлийн 1-р нэгдэл. Тосгонд болсон явдал үлгэр. Кино зохиолыг бичсэн Александр Александров. Ерөнхий найруулагч Борис Вунеев. Ерөнхий оператор Валерий Гинзбург. Ерөнхий зураач Ольга Бетнова. Хөгжмийн зохиолч Варган, дууны оператор Матвеенко Трехо. Хослол зургийн оператор Шоли. Зөвлөлт толгойд улсын киноны улсын симфони арил хөгжим Модердач Нерсасян Төхов. Зургийн дарга Круглов. Гол дөрүүдэд Энэ харамт чинь юу дуурайд байна? Хэмэдвэ нэг юм шаг гэдэл байх юм. Намаа мэдээ орсон цагаас хойш л тэгээд дуурч байдаг юм. Тэгээд л дуурхаа байлжхад юм. Мужга чи чинь хаагур яваад байна. Чи бас л нөгөө усан онгоц руугаа очие юу? Ааха. Суу хоолойд. Ээжигээ ирэхийг төлөөгээд байна. Тэгээ хэзээ ирж чамаа явах юм бэ? Мэдхгүй Прохороха. Захаа чи бичихгүй. Альберт хүмүүн захалгаа явуулж хагас сайн дэрнэ гин. Альберт ах уу? Энд их удахгүй аха. Та чинь ямар анагийн тухай яриа. Санка өрмөн цаван ихнэр үү? Тийм ээ, тийм тэр чинь мөн. Анна хөлөвөөс ирээд гадна хаалгаа онголгосон чинь
Гэрт нэг чимээ шугаан дуулдаж шалан хүртэл доор гэж байна гин шүү. Тэгэхээр нороод очсон чинь Тэнгэр минь чи юу гэж бодно? Банзал өмсөн 4 залуу бүжгэлж байна гин. Тэднэр биеэр жижигхэн мөртөн газар шүргсэн банзалтай юм гин. Дуу чимээч гэж харин тайчхинж байсан юм баха. Ямар гутлаан дахалд уусвэ гэд харсан чинь хөлдөн гуталтай биш. Туурайтай байна гин шүү. Хин туурайтай гэж? Яхад тий. Эвэртүүд л байхгүй юу? Жөтгөр л биз. Эвэртэхэр шулуухан жөтгөр гэж хэлэж. Яалаа гэж юу гэсэн үг вэ? Юу жөтгөр вэ? Жинхэнэ эвэртэй амтан байхгүй юу? Таны харуул тэр эвэрт чи ямар шинж амтан байна? Ямар гэж тий эвэртэй? 2 эвэртэй? Сүлтэй юу? Сүлтэйг нь бүүмэдээ. Анна юу ч хэлээгүй дэг. Сүлтэй байлаа ч гэсэн банзал дороос юу н харагдах юм тий. Юунд нэгэд байсан бэ? Инехгүй яах юм бэ? Та тэр нэгэн ганцуудаа харсан юм уу? Үгүй ээ, Тэнгэр өршөөсөн юм. За тэр худлаа яриад. Худлаа яриад гинэ. Тэгвэл манай гутгнууд хаашаа алгуулд гэж хэлээд байл л дээ. Таны тэр олон гут хаашаа алгуулсныг би яаж мэдэх вэ? Энэ муурнаас асуу. Тана энэ муурч эгэл муур биш. Сахалтай жөтгөр гэлв. Өдөр үрээ дэлгүүрээр хэсэн. Харчоо тамхиар дайлна. Гэхдээ дайчгүй аваа зуучихна гэж. Та нар шиг дамшгуудыг л зугаацуулах гэж тэрвэз. Дамшиг нэ хэнэн дамшиглуулах бол да харж л байгаарай. Нэг л хачийн болох вэ? Ер нь эвэрт гэдэг их дураараа айхтар дэлгүй сүрхийн амтд байгаа юм. Эд нар ч н ойд яваалсыг ийш тийш нь дагуулна. Ойд явахд чинь чамайг дагуулж эргээд замаа олохгүй болтол чинь төөрөж ярхна. Хэрвээ хойноос нь эрэг сурал болвол чамайг харагдахгүй болгочихно. Тэгэхээр яах вэ? Яах вэ? Чи бас л эвэрт болчихгүй юу? Надад бас туур урахгүй. Туураа юу? Туураа ургана ургана. Чи шин унтахтан хүлэн сайн угааж байхгүй чамд ч гэсэн туураа ургана шүү. Хүү энэ юу вэ? Муур маань ирчгэд сонгоон төгж ичгсэн юмсан. За ор. Эмээ. Оо. Би сүүн дасаг ороод өглөөний саам аваад ирээ да. Тэгээд цаагаа ууш. Чи пишн дээр гар. Би галалцсан дулаахан байгаа. Уран залгуулчих чи хараагүй үз? Өглөө сүхээ ирлээ гэсэн чинь урамж байдгүй? Хаашаа алга болчихдг юм болоод тэр чинь хүнд штэ. Би бүр гайхаад бай. За чи сууж би одоох.
юм бэ? Энд хэн байна? Бид нар байна. Та юм бэ? За, юунаас айси? Та чинь хэн бэ? Бид нар чамааран эвэрт байна. Чи хэн эвэртөө? Тэглгүй яах вэ? Энэ нутгийг. Та яагаад амиг татж байгаа? Яагаад гин шүү? Татмар болоод чадчихгүй юу? Одоохон хай. Яагаад тэр Байшин шатаачихвал яа? 100 жил болох чатааж хаггүй л байгаа юм да. Эргүүгүй юу тушааж гарах нь. За тэгээ цааш. Цааш. Юу заасан гэж? Тушаамар юу вэ? Мэдэхгүй. Тэгж л тааранда. Аргачихгүй юм байхаа да. Энд 100 жил болох ч бүгдийг мэднэ дээ. Тэгвэл та юу мэдэх вэ? Бүгдийг. За авах юм. Та яагаад шөнө орондоо уйлдаг тухайгаан хэлж өгөөч? Би юу? Яагаад уйлдгаа өөрөө ч мэдэхгүй нь. Энд дуутгартаа гэртэл хармаар байх юм. За тийм байж энэс л эхлэх хэрэгтэй байсан. Гэтэл чи яагаад тамхинд л хамаг учир байгаа юм шиг? Тамхиан хай гээд байлуу? Хэргийн гол нь юунд байна гэж? Хэргийн гол нь үү? Сонирхол. Сонирхол гэж юу юм бэ? Сонирхол гэдэг чинь ямар нэгэн шин юм байгаа юм. Ийшээ явна, тийшээ явна, энийг үзэн, тэрнийг үзэн, эндээс юм аавн, тэндээс юм аавн. За энэ чинь амьдрал аз жаргал. Тэгвэл та гурам завсан байх нэ? Би юу? Би гэж юу? Та өөрөө л тэгж хэлсэн шүү дээ. Би тэгж хэлсэн юм уу? Юм бүгдийг авах дуртай гэж? Хөөе. Би танай тэр гурамзыг чинь даахчгүй. Танай тэр хурш форохрын чинь хийж байгаа ажил баг. Тэр чинь надаас илүү бярта. Саяхан уран зүүрчгээд амьсгаад явахыг би үзсэн. Оо, борооч гэж бороо. За явъя. Баазар, дандаа хан тогшоод байдаг чинь арай та биш үз? Хөөе. Би бас хан тогшдог болж байна уу? Тэгвэл та биш яах нь? За яах вэ? Би бодог. Тэгээд юу гэж? Би зүгээр л асуусан. Зүгээр л хамаг учир байгаа юм да. Өөртөө юу ч бодож сэдэж чадахгүй. Хаан ч тогшиж мэдэхгүй. Хаан тогшоо зүгээр сууж явах шиг сайхан хаавах. Гэтэл надаас өөр хэн ч ингэж санаагүй юм да. За тэгэхээр юм. Гэр гэртээ удаа хайцгаая. Тэнгэр онгохыг хүлээе. Ийм л байна те. Ойлоо. Сайн ойлгосонгүй. Чааваас ойлгож сөхөөд байх юм. Хаан тогшихгүй юу дээ. Чи надруу. Би чамруу. Ойлоо. Би одоо явлаа. Тэгээд аль ханыг тогших юм бэ?
Тэнгэрмэндээ аль дутаагаа тогшихгүй юу? Ойлоо минь. Гү чи энэ юу хийж байгаа юм бэ? Би юу тоглож байна. За тоглол. Би хэд хоноод хийчихье. Яасан сайхан юм бэ? Ногооны үнээр ханхлаад та өвсө хатчихсан. Гүй гэцүүл байна. Чи эс мэдэх биштэй. Өнөө мө хөлчний өвдөд хэдэн хонондоо чимэгчсэн өвс аммаар байдаг. Хатчихнаа. Ер нь тэгээд ээжээ. Бид ингэж шийдсэн. Та яаж ингэж байх вэ? Харахгүй юу? Тосгонд айл амтан бараг байхгүй болж. Сүн доошоо нүгэд он аж ахуй дээр суурьсчихлаа. Та бидэн дээр очиж шít. Таны хөлөвчтэй. Хотод бол эмчнэр сайн. Тэгээ бас тэнд чинь дэлгүүрүүд элбэхтэй. Энд бол ердөө ганцхан л байна шүү дээ. Тэрнээс гадна та энүүд мацна гэдэг чинь танд хэцүү байдаг үстэй. Тэнд бол ач охинтойгоо бэлэн юм дээр сууж шүү дээ. Би ч байшингаа яах болж байна? Байшин яах вэ? Худалдсан ч болох юм. Байшин худалдах юм. Яалаа гэж үгүй үгүй. Худалдах дургу бол байж л байл доо. Юу муу болох вэ? 100 эрсгэж байл та. Үгүй дээ хүмүүс юу явахтаа манта. Халуусны дээврийг сэлбэх гашаа хороогоон засах зөндөө ажил байна. Зүгээр цөмийн хийчих. Ээж та хүүхдүүдийнхээ үгэнд орох цаг болсон шүү. Эвэртэй. Би энд байна. Хаана байна? Би харахгүй байна. Би бас чамайг харахгүй л байна. Та энд юу хийж байгаа юм бэ? Биеэ шарж байна. Харанхуйтын бие шарж ирсэн. Харанхуйд л шарах сайн шүү дээ. Яагаад гэвэл нарны гэрлийн хортой нөлөө байдгүй юм. Та яагаад нэхий дэлээ тайлдгүй юм бэ? Тийм ёстой юм аа. Эвэртүүд 100 дандаа нэхий дээлтэй явдгийг. Хэрвээ халуун 100 хүн нэхий дээлтэй харагддаг бол эвэртүүд л гэж мэдэрэй. Би 100 нэхий дээл өмсөн үнийг ч үзээгүй. За тэр дээ. Амьдрал баг мэддэг чинь л энэ шүү дээ хүм. Наригцгааж гоё юм уу? Наригцгаачлаа. Чамайг мартцгаач хаа юу? Ааха. Намайг ч их сайдлах мартаж. Энэ юу дуурч байна? Дуулж байна уу? Бусдыг хүндэлж вэ гэж чамаас хууя. Юу вэ гэснээс хэн бэ гэж асуугач. Энд би дуурч гоё. Тэгвэл та яагаад дуурч байгаа юм? Миний бодлоор бол би нэг юм бодглоор өөрөө ирэхгүй л ингэж дуугараад эхэлдэг юм да. Ханамт ч гэсэн тал дуурдаг юм уу? Өөр хэн байх вэ? Яагаад дандаа өдөж дуурдаг юм бэ? Яагаад вэ гэвэл би унтахлаараа дандаа юм боддог. Сэтгэл юу л орж ирнэ. Тэрнийхэн бодсоор байгаад унтаа тогондоо. Хүй одоо бити унталтаа. Би үүднэ штэ. Одоо унтах. Та юу бодоо? Хүн яхааран том болоо цөмөрө мартчихдаг юм бэ. Тэр ч байтугай намайг хий хоосон юм гэж
Хэлцдэг гэдэг мөчрийг чи мэдэх үү дээ? Яалаа гэж тээ. Тиймгүй шүү. Би ерөөсө таны тийг санаагүй. Үгүй би чамайг хэлээгүй. Чивэл нэлхаараа байна. Харин энэ Альберт Та түүнийг таних юм уу? эш ийм хэн байхаас нь өсгөөс нь аваад мэдэн шүү дээ. Нүнжиггүй амтэн бэнэмд чинь хөгжим тавьж хүртэл сонсгож байсан. Тэр таныг мартчихсан уу? Багдаанч мэдэж ил байсан. Одоо мэдхий байж. Хачим да. Харин би үл хандаад амрах дуртай. Энэ чинь эгнэртэйгээ хамт амрах санаатай байгаа. Ээж. Тэгээ гүмэн амраарай. Ээж. Ор. Та энд суудаг юм уу? Хаан л бол хаан. Тэд нарыг жил байна. Хоёулаан ч гэсэн зүгээр байхгүй. Надад хөгжим би. Тэнцэнүүд нь жаахан элэгдснээс биш гой дуунууд ч. Би шүү дээ. Мистер Бараун гэдэг Шотландын эвертнүүдийн бүжиг. Хаанаас юм олон утгатай болсон юм бэ? Энэ үү? Дэлэг. Хараач. Догшин хараат. Энд чинь арслан баха. Мэдхгүй худлаа хэлээж яах вэ? Юу вэ? Танд ямар хэрэгтэй юм бэ ийм олон утга? Дон тусна гэдэг нэг юм байна. Байд сууж тест хийчих болохгүй. Тэр ч байтугай аюулд орж хэрэг хийж ч магадгүй. Харин чи энэ тухай амангава мэдв үү? Хилээч гэсэн та ийм олон утгаар яадаг юм? Энд чин дон туснаа гэдэг чинь хэлж ирдэггүй юм шүү дээ. Марк цуглуулдаг хүн байдаг. Яагаад цуглуулдаг? Тэд өөрсдөө мэддэг үгүй. Тэр чин дон тусч байгаа тэр шиг хайчи юм шүү. Тийм гэдгийг мэдсэн мөртлөө л орхиж ирдэж чадахгүй юм да. Та ч надад юу бодоод эхэлвэ? Гурван хэрэгтэй байна. Харамсалтай нь байна шүү. Хамаг хутга маань мохож гүйцэлээ. Мохоо хутгатай байсан дөрвөл оргүй байсан дээр. Окстрад. Гэрийн эвэрт. Дээр үйдэж наргиж ил байлаа. Олуулаанч байж. Одоо ч эвэртнүүдээс ганцаархнаа л үлдэж дээ. Бүхэл орёнд ганцаархнаа шүү дээ. Бус чинь яагав? Өгч юм уу? Эвертнүүд өгдөггүй юм шүү дээ. Алга болно уу гэхээс биш. Нэг газараас алга боллоо. Гэхэд нөгөө газараас гараад л ирнэ. Таныг бүжих төрий. Хорохро чи гурван зэм нөгөөтгөч. Өөхгүй. Сансны чинь гарц. Найз минь. За чи гурван зэм нөгөөтгөд. Алив одоо өгөх. Үгүй. Боён аммалч. Борхон бүтээсэн ч үгүй.
Гэсэн чи яхад те прохор минь чи хурамсаа минь одоо өгөөдөхтэй. Зайлх. Өгөөдөх. Прохор. Нормог монд минь чи над нүдэнэ. Бэлнү. Бүгдийг хие намайг тавьчихтэй. Эцэг юм нөрөвдөжтэй. Эцэг чинь өрөвдөж болно. Харин чи тэр 300 аваад өг. Та нарын тэр 300 чинь надад өртөөж хэрэггүй. Би маргааш өглөө. Маргааш? Үгүй. Одоо заавал авч өгөх хэрэгтэй. Мен дунтя. Ээж. Тэнгэр минь. Тэнд чинь нэг хон шиг хашин сэгсэс амт. Юу гинэ хүмүүн? Хачаамт. Гүйгээ тачгноо. Тэрдээс унтуулахгүй. Тэгснээр төчгнүүлээд эхлэх юм. Энэ гэрч юу тач болчихсон юм да. Унтуулахгүй бүр зовоож бүрст. Эвэ энд чинь юун хон хаанаас гарч ирдэг гэлээ те. Альбертаха, та эвэртийг санаж байна уу? Юу нэг нэвэрт. Эвэрт гэж юм байдаг юм. Тэгвэл тэр үнэн хэлжээ. Юу болов бэлнү? Бэлээ. Читгэр гэж миний тамхи одоо хайшдаг байна. Унтсан газар аргач үсттэй. Байхгүй. Би тэнд чи зөндөө байсан. Сэксгэр аваад явчих чи. Юуны чи сэгсгэр. Яг урчин чиний дэрэг дүргүйгээд байдаг. За яамаа даа. Болдоо ээж. Альбертаха, та энэ зургийг санаж байна уу? Алло. Энэ эмээ чинь байна. Энэ миний багын. Эд чинь манай хөршүүд л шүү дээ. Энэ хэм бэ? Энэ хэм бэ ээж? Мэдхгүй хэдүүд ахуулсан зураг юм бол. Нэхидэлтэй байдаг ч юу. Яагаад гэвэл эн чинь эвэрт. Дахиад л эвэрт. Тийм ээ, эвэрт. Манай 300 хэн олж өгсөн бэ? Эвэрт. Эвэрт л олж өгсөн шүү дээ. Юу эвэрт яриад байна? Манай 300 прохоргоо хэрглэж байгаад бидэнд эргүүлээд өгсөн шүү дээ. Эвэртэй. Өвсөн хадаж байна уу? Хадаж байна. Болгоомжтой. Яаж байгаа чинь энэ бэ? Юу тэр вэ? Хөлд орхон харахгүй байна гэж юу? Тэ? Энэ үү? Цэцэд байна шүү дээ. За чи энэ цэцэг хэд начтай тоолчихдоо? Ма. 4.
Энэ үг нь 3 навчтай байдгийг. 4 навчтай голсон хүмүүс жаргадаг гэдэг юм. Энэ чинь энэ талаар дүүрэн ургадаг шүү дээ. Би ихлээд олсон. За чи нэг идчих. Яаж идэх юм бэ? Ингэж ичихгүй. Гэлчих уу? Тэглээ. За тэгвэл одоо хэдэндээ тэгээ тэнгэр хараарай. Юу ч бодохгүй. Зүгээр хараад хэвтэн шүү. Аяндаа толгойд чинь юм ороод ирнэ. Сайхан шүү дээ. Чи үл харж байна. Харж байна. Толгой чи бодогдож байна уу? Бодогдож байна. За тэгтий хонгор минь. Үргэлж ингээл хэвдээд байсан. Ястай жаргал. Данс талбайг минь хатчихлаа. Та миний юу бодож байгааг мэдэж байна уу? Хэрвээ ээж бит хоёр далавчтайсан бол хоёр биентэйгээ уулзах гэж нисэн дээ. Харин толгой маань өөрсдийнхөө байвал зүгээрсэн. Яагаад? Хэрвээ ээж маань эвэр хөшөлтэй болчихвол эвгүй шүү дээ. Би ч гэсэн шувуу болгосон гэж боддог. Эвэр хөшөөтэй болбол болно л гэж тамигдтахад байж байгаа. Жил бас амархан өнгөрөх юм. Чи Шотландд очиж үзсэн үү? Шотландд уу? Би ч гэсэн үзээгүй. Яг очиж үзсэн гэж бодогдох юм да. Явах уу? Явъя. За явъя. Байсараа. Гарадэш. Дургу байна уу? За яах? Хүлээж бай. Ахай! Эд шатан руу явдаа. Хамт явах уу? Амчаач. Ахай! Оодоо! Сон жилдээ ганц гараад ирж болохгүй юу? Дүүрсэн залах үед. За яах байг л дээ. Чамтай чамгүй болно. Өөрийн чинь баярлуулах гэсэн. Эцэг юм бэ? Хинч бишээ. Уг хэлээв. Хүнд ердөө үзэгддэг юм.
Ятаахан. Нөгөө Шотланд ч нэ нөө. Үгүй биш. Үгүй тэр сургуульчдаа та нар юу заадаг байна? Хадуу. Гайгүй чигээр явбал эндээс 3,000 мод газар. Тэгээд далаа гатлна. Явах юм бол өвлжөөд хүрнэ. Эвэртэй. Тэгвэл би явж чадахгүй. Эмээгийн маань сэтгэлэн зовно. Та битгий уурлаарай. Арай би харилгүй болохгүй. Бид явахгүй шүү дээ. Юугаар явах вэ? Унамаа нэнэ вэ? За. Чамаас өөрхөнд ердөө үзүүлээгүй юм шүү. Ямар байна та? Бараг байлиг. Би юусэн юм машин үзээгүй. Энд ч байна. Алс хол явхад цагаан хэрэгэл угаахад зориулсан машин. Бас жаргахад хэрэгтэй. Жаргахад ээ. Ялахгүй юм дутуу байгаа юм. Араа л хийж амжаагүй да. Энийг гүйцээчхэд гараад өгөндөө. Олон хүн ийм ашаа хийх гэж оролдсон юм аа. 16 хайшаагаан 16 200 жилийн өмнө энийг их сайхан гэдэг байсан. Эхлээд бид олуулаад байлаа та харин дуусах юм. Би ганцаараа дуусгаж байгаа юм. Усна айцээ. Эргэн тойрон 16 бусд нь үү? Тараад алгуулчихгүй юу? Тэд итгэл муутай байсан юм а тэгэл тарчсан. 16-г 4 хуваана гэдэг чинь хэдсэн бilé? 4. 6 хэрэгтэй. За зөвч юм уу? 4 бит 2-тай 6. Үлдэгдэл байхгүй шүү. Үлдэгдэл байхгүй ч гэсэн би болох л байхаа да. Хэц. Сургийн дуулал вараавн машинаа дуусгаагүй тэгээ. Тэгэхээр бид чинь хамгийн түрүүнд дуусах хэрэгтэй болж байх шүү. За тэгэхээр одоо яах вэ? Тэгэхээр чинь одоо яах вэ гэхлээр там харагдаж. Браун гэж юм бэ? Браун уу? Миний найз. Шотландын ирэх. Танилцуулна. Харин чи тэрнийг үзээд айхгүй үз? Айсан ч айгаагүй юм шиг л байгаа. Юу тэр чинь тийм аимшигтай юм уу? Үгүй хаанаас та. Тэр их сайн. Гэхдээ их муухай. Шотландын тэргээр чинь хөөхтэй айлгадаг. Өөрөө их гутардаг. Чи юу вэ? Ханаас гараад ирвэ? Энд чинь хамаагүй чир байна да. Тий. Гүйцлээ. Энэ сайн байгаачгүй болохчгүй. За тавлаа. Гүйцлээ. Хөөж явах. Хөөх хэрэг байгаа юм байлгүй. Тэр ерөн сүнх биш ч байсан байж магадгүй юм шүү. Тэгээд юу ах юм? Юу ч байж болно хэн мэдхтэй. Юу гэнэ эвэртэй. Би таны нэг сайн ойлгохгүй байна. Би ч заримдаа өөрийгөө ойлгодоггүй. Энэнд чинь одоо ганц чадаас ороогүй юм шүү дээ. Нэг ч чадаас ороогүй гэж юу? Тэгэлгүй яах вэ? Үгүй байж
Нэг хадаас олсон юм байна. Африкийн эвэрт нэг хадаас хадаж байсныг би санаж байна. Тэр жахадтай бэлэг дэмбэрл болгож л хадснаас биш. Ямар ч хэрэггүй. Одоо бидэнд хэрэггүй. Энди. Нэг. Ой. За, жисэнтэй тавтамал зэсвэн шүхэй. За. Ятал. Ой. Эвэртэй! Одоо яана? Ядаж сүх байхгүй. Ийм юм болох гэж. Ийм юм болох гэж байх уу? Тэнгэр минь хол явчихаагүй л яамаа. Толхон хүртэл 3 хан алах юм штэ. А бид нар өдөржингөө л явлаа. Аргагүй. Ядраа үстэй. Одоохон гэртээ харьлаа. Эвэрт яасан бэ? Юм эвэрт. Яа, эвэрт. Тэр чин тэнд унтж байгаа штэ. Сэрэг гэж. Тэр чин замаа олохгүй төөрчгөн шүү дээ. Эмээ, та тэр чулууны цаана үзэн штэ. Би танихгүй. Тэгэлтэй. Ээж, та тэр чулууны цаагаар үзээд өгөөч. Алаа, энэ дүү. Үгүй, тэр нарсны дор. Охин минь дээ энд чинь чулуунаас өөр юм алга байна штэ. За, тэгээ тэнийх нь үнэн бай. Ямар хачи юм бэ? Охин минь тэр чамайг хуурчихсан байж штэ. Тэр чинь дэггүй дамшгүй байгаа юм. Ээж. Болоо штэ, нялх хүүхдэд эм юм яриад. За болий бол. Хонгор үрмэн. За энийг хараадах юм. Сайн байна уу? Сайн. Сайн байна уу ээж минь? Сайн охин минь. За тэгээд ижиг их сан уу? Сансан. Сансаа их сансан. Зүгээр одоо удахгүй гэлтэй харин. Бас эмээг аваад явна. За та мэдхгүй та. Тэр усны цаадах модыг чи харж байна уу? Харж байна. Чи усонгосоор харих уу? Тэгнэ. За тэгвэл чамайг энэгээр өнгөрөх чинь би тэр модон дээр сууж бай. Тэр үед чи цагаан ачуураар даллаа. Тэгээд би чамайг арайч намайг мартаагүй юм байна гэж мэдээ. Би таныг хизээч мартахгүй. Эмээ бас бид нартай хамт явна. Бодвол та мэдээ үсттэй. Юу? Юу гинэ? Гүй чи тэгээ энийгээ эртгэн шиг надад хэлж байхгүй яасан юм бэ? Найз ч гэжтэй. Би энэ үлийг яаж өнгөрөөндөө? Цас шуураад эхлэхээр
Хүйтэн байшинд ганцаараа яана да. Би харихтаа ээжээс гуйгаад таныг ч бас хамт аваад явъя тэхүү. Намайгүй Аа. ээжтэн дургуйцах байлгүй. Яагаад дургуйцсан гэж? Би чинь эвэр Яадаг гэжтэй тэр тусмаа сайн штэ. за байцгаа усан дорчдаг юм лүү. Арна. Хей! Зя. Зяда. Арнда. Хей! 그러고 자. 저지 чинь яахлаа миний хөлийг хараад байна уу? Би таныг туурайтай гэж боддог байсан. Үгүй чамд хэн юм балаа юм яриа. Би чинийхэр бол би өхөр ч юм уу, ямаа ч юм уу тэрнээс дор амт байх нэ. Би бол эвэрт. Ойлгов. Та надад битээ гомдолтой. Чи хүртэл намайг итгэхгүй байх шүү дээ. Хараач. Тэр шарнаа чөгжөв. Хүй явъя. Манайд очие. Цаа ой. Юу? За явъя л да явъя. За яа. Салахын өмнө жоохон сууя. Дахиад жоохон идвэл болох уу? Ид дураараа ид. Жахан. Би нүнд их дуртай. Нэрстэй. Айлмтай холиод идэх үү? Ээж нь хайцсан. Үгүй би танд хэлээ үсттэй. Ээж Альберта хоёр мөөх түүхөр ойроо явсан гэж. Өө тийм л дээ. Эмээ хайцсан. Эмээ, манай зочин ирсэн. Ямар ч очив? Эвэрт. За би байна. Би цай уухал гэж ирсэн. Нэрэн эвэртэй. Хараач. Бүр ярьж байна шүү. Гүйр. Чи чинь тэгээд үнэхээр байдаг хэрэг үү? Байлгүй яах вэ? Эмээ таяасаа хачин хүн бэ. Байдаг гэж өөрөө ярьчихад. Гайхалтай юм. Та явах нь. Хэцүү байна. Бид танд дасчихж таныг явуулчихлаар яаж шүү байдг юм блэ мэдэхгүй. Байшингаа яах вэ? Сэтгэлийн битгий зовоогооч. Өршөөгөөрэй. Өнөөгч хайчва. Бүүмэд. Манай гэрээс бүр явчих уу та. Байц. За тахарда. За энэ бол таны өвгөн эцгийн хэрэгжилж байсан утганууд. За энэ бол таны өөрийн аавын чинь хэрэгжилж байсан утга. За энэ ч яг та санаж байгаа үедээ таны хормын дээр чинь бэлгэлсэн зургуулаа ялах харахгүй цоо шин юм шиг байгаа үедээ таны явахыг дуулаад өцөгдөр дөнгөж ирсэн. За одоо ингээд аар сар юмнууд ч одоо дуусах шигтэй. Харин та бити яваач тээ.
Одоо би энэ олон гутгаас яах юм бэлээ дээ. Та яагаад явахаас дургуйцаад байгаа юм бэ? Тэр учраа хэлээд өгөөч. Яагаад тэр? Ээж нь чамд хэлсэн шүү дээ. Галгуламтан эзгүй орхиж яаж болох вэ? Гэр орондоо амьдрах хэрэгтэй байна. Тэгэж эзэнгүй орхино гэдэг чинь болохгүй хүмүүн. Эндээ төрсөн чинь эндээ эцс болъё. Би ч бас энд л төрсөн. Явлаа гэд юу муу байгаа. Тэгж ярих юм бол би ч гэсэнтэй зүгээр сайхан амьдарч байдаг. За тэр. Та нар ойлгохгүй байна гэж үдээ. Эмээ тэрнийг яаж ганцаараа гин орхих юм бэ? Хэнийг? Эвэртийг? Ээ, өнөө мөөгч шатсан баг шүү. Хөгшин ч гэсэн та нарын тэр эвэрт чинь огт алдахгүй. Хөгшин чинь ороод суурьч. Та юу ч ойлгохгүй байна Альберт хаа. Тэр чинь яасан ч хөршинд очихгүй. Харин би нэг арга бодлоо. Эвэртийг хамт аваад явъя тэхүү. За би ч ээжийг айл аваач. Ээжээ, эвэртийг хамт аваад явъя л та. За тэр. Би гэртээ амтан байлгаж чадахгүй хүмүүс. Тэр чинь амтан биш шүү дээ. Юу юм? Эвэрт л байхгүй юу? Сүултээ юу? Сүүл байхгүй тэр чинь алсаар сүүл хийдэг юм. Тэгвэл эвэртээ үсттэй. Ээж. Ээж. Өө, Тэр чинь эвэртээ юм уу? эвэртээ. За тэр. Тэгэхээр туурайтай байж таарна. Хамглал үйдэг чинь. Ээж минь, тэрэнд чинь туурай байдгүй шүү дээ. Энд чинь хоосон яриа. Бусд нь яана уу? Би ч ээжийг айл аваач. Ерөөсөө ч би энд ээжийг айл аваач гэж ирсэн. Чи дандаа л ингэж байдаг. Тэр нэг амтныг бас над руу чихэх нь үү? 3 хүн суудаг 2 өрөө байшинг малын хороо болох гээ юу? Танай байр чинь хотын төвд байдаг шүү дээ. Дүүм. Энд чи хотын төв ямар хамаатай юм бэ? Яагаад хамаагүй гэжтэй. Ядахтаа мөчөө үзэж байг л дээ. Тэгвүлгээс товхон орж ирнэ. Та нар ч гэсэн төв бодохгүй шүү дээ. Танах чинь баг хотын захад шүү дээ. Тэр чин байгаль доорт нь гэртээ бүр үзэгдэхэ болно. Тэгээд ямар нэгэн газар олоод тэндээ суурьч. Би ямар хамаатай юм бэ? Над хамаагүй. Манай байрсын дөнгөж 24 хүн ам метр шүү. Чамтай зүг байгаад уудахгүй шүү. Бүр сайн ярих нь байна. Эвэртээ. Эвэртээ. Та хаана байна эвэртээ? Мура. Үнийг чи хаа байна? Мура. Хоёулаа явнаа. За гүц. Ээжээ, та муура програм дахиад явбал яасан юм бэ? Үгүй, би мура яасан ч орхиж явахгүй. Ичээ, та учрыг нуулгүй хэлээд өгөөч. За, яасан? Зүгээр. Ээж нь баг байхдаа бас санаанд ямар нэг амтан байдаг гэж санаанаасаа боддог байсан. Би санаанаасаа зовсон юм. Би тэгж боддог байсан тийм ээ ээж. Ямар нэгэн араатан амтан байдаг юм шиг санагддаг байсан. Тийм ээ, тийм. Зүгээр миний. Одоо гэртээ харин тэгээд мартчихна. Ээж нь хүүдээ тоглоом авч өгнө. За явцгаая. Аваа, нацунгаа. Алё, наатах чинь би бай. За, явцгаая.
Ээж. Та тэнд юу хийгээд байгаа юм бэ? Онгоц хөдлөлөө шүү дээ. Би хаашаа ч явахгүй. Ээж. Та чи яаж ин? Муур буцаа цухтаачглаа. Гэртээ явж байгаа амтны чинь би яах юм бэ? Гү тэрэнд гайхаад байх юу байсан юм бэ? Мууч нь гэр орондоо хорогдоод. Чөтгөр ав үстэй хэн нэг нь давна үстэй. Хөөрхөн амтныг яаж ганцаар ингэ орхих юм бэ? Ээж, та юу яриад байгаа юм бэ? Бид ярьж тохирсон шүү дээ. Муураар ярьж шүү дээ. Тэр лав гомцсон доо. Гомдолгүй яах вэ? Юутэй. Хүйтэн байшинд ганцаар гимн үлдээх гээд байлуу. Би ч гэсэн явна да. За одоо гэртээ ирлээ. Охин минь нэвтчихээг үз. Зүгээрээ аваа. Хүлээж би одоо. Заач. Гутлаа тайлаарай. Та хоёр гутлаа тайлаарай, ойлгов уу? Окей, энэ бараг. Миний гэрийн шахаа хавна. Энэ хэний мөр вэ? Евгений би чамайг гойсон шүү дээ. Гэхдээ би ганц чишгээгүй байна шүү дээ. Мөрөлдөө чихэд. Би л гიშгээгүй. За чи бити марга чамаас өөр хэн байдгийг. За. Би энэ дээврийн хүн дөрөв гарч. Маа дээврийн хүнтэй байдгүй. Тэд чинь айл байдгийг. Та хамт нуугдчихвал да. Би тэрний чинь үдсээ багтахгүй юм байл. Танад юм хадгалдаг газар бий бит. Байхгүй. Та нар чи яаж амьдэрдэг улс вэ? За ямар нэг арга бодолтой тэхгүй дээж одоохон ороод ирнэ. Яваас хэцүү юм. Заавс яачих вэ? Энэ юм humаа нэг эмхтэй хураачж болдгоо байх та даанч. Ой яна. Чи яагаад унтахгүй байгаа? Юу дуурайд байна? Яасан чанга дуурдаг юм бэ? Ээжээ, цох хорхоч дуурч иж болно штэ. Энд ямар цох байдгийг? Тасгамаас дайграад ирсэн байж магадгүй. Үгүй ээ, цох биш. Цох ч дөнгөнд ордог, эн чинь цахаад байна. Цаг биш. Профессор ямар нэг механизм ажиллаулаад байх шиг байна. Хананд хийдэг чи юу вэ? 23 цагаас хойш ямар нэгэн механизм битгий ажиллуул гэж би хэлнэ. Хүүхд тунтуулахгүй яшигтэй гэдэг. Миний хүнд тэрний битгий ангаар. Эвэртэй, босоор цөмөр ажилдаа явсан. Эвэртэй, босооч. Эвэртэй, та хаана байна? Сайхан
нарсвөө. Яах. Босооч. Яаж их унтдаг юм бэ? Миний амралтын хамгийн сүүлчийн өдөр. Гэтэл та унтаад л байдаг. Яа тэгэхээр эмээ чинь үлдсэн. Муурч үлдэж гисэн байдаг. Тэгэхээр би тэднийг орхисон болох нэ дээ. Яалаа гэж тэ. Танд ч бас амралт байж болно үсттэй. Болно. 300 жилд нэг удаа, тийм ээ? Яаж болох вэ? Ийм гоё юмыг хагалж болохгүй шүү дээ. Цэцэрлэгт очих дуртай юу? Ямар Соёл амралтын. дуртай байлгүй яах вэ? Тэгвэл энийг хагал цэцэрлэгт очиход мөнгө хэрэгтэй болно. Хагалаад яах юм бэ? Заавал зэний шин тэгшээд. Оо, ингээд л гаргачихгүй юу? Харин та утгаа байранд нь тавина шүү. Тэгэхгүй бол манай ээж уурлаа. Тэгнэ. Авсныг ч мэдхээргүй тавьчих чаднаа би. Сайн байна уу? Сайн байна. Сайн уу? Хэн гэдэг хүн бэ чи? Энэ үү? Манай хурш профессор хажуугийн айлын хүн. Профессор уу? Тийм юу гэж? Ийм хүн байсан байж дээ. Шотланд руу. Браунд руу. Хамаа нэг чи тэр тэр явж байна. Үгүй хаач байна уу? Момбай. Ороо. Хой. Одоо яадаг вэ? Гайтай эргүүлэг байна те. Үргэлж ингэж гараараа толгоогоо дарж явуулсан биз дээ. Би танд ачуур богоод үгүй. Яг таны шүчин л өвдөө үсттэй. So we are in front of the first Soviet spaceship which is operated by Yuri Gagarin. It has 4 people. Ушуу яваар би чимээ танилцуулъя. Тэр мөнгө байна. Халуун эвэрт нэхэд дэжтэй явах гэж юм аа. Энэ миний найз эвэрт. Хүй. Oh my goodness gracious! Гэнэ чамта ямар асаар ингэж уучраа. Бахард орцохоор ирсэн. Их сургуульд үл тайлбарлах үзэгдүүдийг эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа. Бүгд мэдэх гэж оролцоох юм уу? Оролцоох. За чи хаах хүрч явна. Танилт. Энэ миний найз Оля гэдгийг. Мистер Варау. Би таны тухайг дуулсан. Дандаа сайхан юмтай чирнэ гэж найдаж байна. Явцгаая. Хаашаа. За бай зөө тэгэхээр чинь Дэлгүүр дөө малгай Тийм ээ. бодож явахаар алин бод ингэж алчууртай явах үстэй. Одоо ч цөмөрөл энийг сайхан гэж үзэж байгаа шүү дээ. За яа. Энэ төсгөө. Майныг үз. Ямар Гурван харуулаад өмсчихлээ шүү дээ. Оо эн чинь урд хойдох нь мэддэхгүй юм шүү дээ. Энэ бас төсгөө. Уучлаарай намайг.
Вайныг үз. Алуу. Уучлаарай. За ямар байна те? Чих дараад байх юм аа. Чи надад чуран аваач юм алгамсг цаад болоод энэ яас юмны учраа. Эверо. Чимэн ичхимэн олчтой. Манай тэнд бол энэс чинь алерт ичхэм байсан. За чи түргүүлж үзээрэй хой. Намайг хурлынхан хүлээж яваа. Үгүй дээ. Би таньдаг мэддэг найз нөхдөс нь бүгдээс нь асуулаа. Би хоёрын хүүхдийн дэлгүүрт очиж форм авах гэж явсан юм. Хэдэн настай хүүхэд вэ? 8 настай. Харахад нэлээд том биерхүү харагдсан шүү. Ямар хүүхэдтэй? Цэнхэр. Оля. Ээжээ. Мөн үү? Мөн. Үгүй яаж байгаа чинь вэ? Ингэж болдго юм уу? Ажлаа тараал гэртээ ирсэн чинь охин минь болдгоо. Тэгээд л бөөн ярил сурал. Тэгээд танайд мэдгдлээ. Танд их баярлалаа. Зүгээр зүгээр. Албан мөрөг. Энэ гадаадынхан танайхны танил уу? Юун гадаад хүмүүс? Оля. Тэр гадаадах гэдэг чинь юу болсон? Ягаа бид нар? За яах? Тийм байдаг байж. Оля, тэр гадаадынхан гэдэг ямар очтой юм? Тэд чинь гадаадаа юу болсон? Тэд нар уу? Профессорын төлөрсөн. Тэд симпозиум хийж байгаа. Юу? Симпозиум. Эрдэм шинжилгээний уулзалт. Чамд ямар хамаатай? Надад ямар ч хамаа ахгүй. Сайн байцгаана уу? Хүндэт зочид. Их баяртай байна. Тоон их тааламжтай байна. Харин та бүхэн гадуур хуцаан тайлцгаж болгосон болов уу? Зүгээр та санаа зовх юмгүй. Та Зүгээр баярлалаа. Яд эмэгтүүд. Харин та тамигдтгсан болов уу? яалаа гинэ. Эдэлдэг үү? Үгүй. Эмэгтүүд. Даруу биш асуулт тавьсанд оршоогоорой. Эверт гэдэг чинь цол юм уу? Албан тушаал. Их хүндэтэй албан тушаал шүү. Гайхалтай юм. Хэл уран зохиол шинжилгээг би муугүй л мэддэвсэн та. Эвэр гэж би үхэр малын эвэргээд байж байдаг. Эртний баатрын дуулгын эвэргээд байж байна. Энийг та өөрөө мэдэн шүү дээ. Юу гэж. Уучлаарай. Эндээс одоохон үзээд. Эвэр. Эвэр гэж байна. За тэгвэл тэр чинь Малдвал эвэр гэж байгаас хүнд юм бол эвэр гэж байхгүй гэж байна. Тэгэхээр эвэрт хүн гэдэг чинь юу ч биш. Хоосон гэсэн үг юм да. юу гэсэн үг вэ? Тэгвэл бид чи хий хоосон болж байна уу? Энэ чинь шинжлэх ухааныхаар бол Байж боломгүй. үл тайлбарлагдах үжигдэл гэж байгаа юм. За яах? Би ч хоосон хий санааны юм болог. Чи хүнд эвэр байхгүй гэж байна. Тэгвэл яагаад надад эвэр байна? Чи ер нь хэн болохоо хэлээрээ. Халуун зу яагаад нэгэд ээлтэй байна уу? Дараад байна. Тохолдоо биш гадлаа. Үл тайлбарлагдах үжигдэл. Тайлбарлаж ядаад байх юу байх вэ? And I have loved to song you long, delighting in my Хоосон яалаа гэж тэрвэ. Суралцах хэрэгтэй байж л дээ. Хэрэгтэй байж. Эй! Баасарэ!
друзья. Юу болж байна? Эвэр төрчрээд ханд дүүрлчихнэ гэж баймаг юм аа. Шинэ. Профессор тач чирээч. Юу гэсэн үг вэ энэ? Шөнийн 1 цаг болж яхад. Профессорих биш байх уу? Дээд давхартал хорим хийгээд байгаа шүү байна. За та нар сайхан зугаад уу? Тэглээ. Хөлөөд яах. Би сургуультай явах цаг болчихлоо. Өнөөдөр очихгүй байж болохгүй. Яадаг гэжтэй. Өнөөдөр 9 сарын 1 штэ. За болно. Цаашаа явж болохгүй шүү. Цэцгээ өгч. Би явлаа. Орой ус баяртай. Эрдэмтэйвэл талаа эрдэмгүүл балаа гэж. За би ч гэсэн явахгүй болгооргүй. Зочид буудал, зөвлөгөө, мэдээлэл, хэвлэлийн баг хурлаг ажил зөндөө явж үзье та. Хөөе тэгвэл би чамаа гаргаж иг. Ингэж ядарч гэж хөл чулгаж хүсэл. Ядаж гутал дэвсэх сүрэлж олдохгүй юм. Эвэртэй та ханаар орчихгүй ягаа вэ? Ингэж ядрах гэж дээ. Чаддаг юм а чадахгүй болох шиг дээ. Тэгвэл хаалгаар орчих. Аа? Харин төрөглөөрөө идэхгүй л ээж дуулчих юм шүү. За.
Брауны явсныг чи мэдсэн үү? Харамсалтай яа. Тэр чинь их сайн хүн байна лээ. Би ч гэсэн ингээд явъя та. Юу явах гэж? Яах вэ? Ингээд л Битгий явал та. Би өглөө сургуультай яваад л бус цагт нь тантай хамт бай. үгүй явах хэрэгтэй. Яагаад тэр вэ? Миний үүрэг яа их хэдэ чи ойлгож байна уу? Ойлгож байна. Эмээ тэнд ганцаараа байгаа штэ. Би таныг явчихаар яаж байх юм бэ? Бустай л адилхан байхгүй юу? Та яасан гунигтай юм ярьж байна? Чамд л тэг санагдчих байхгүй те. Би тосгонд очиж чамайг хүлээе. Он жил өнгөрнө. Хэзээ нэг цагт намайг дурсуул. Усан онгоцсон суугаад нугас тосгонд очиорой. Нэг эрэг харагдана. Тэр эргэн дээр ганц мод байгаа би тэнд суугаад чамайг хүлээж бай. Магадгүй. Хэзээ нэг цаг чиний охиныг хүлээж авчиж магадгүй шүү дээ. Би охинтой болох чаа байсан юм бэ? Би дахиад л аз жаргалынхаа машиныг хийндэ. Хийгээд яах юм бэ? Тэр чинь дахиад л нурчхуул яана. Нурахгүй гэдэгт итгэж байгаа юм. Тэгвэл дог шүү. Итгэлээ гэж юм байдаг юм шүү дээ. Бас л нэг үл тайлбарлагдах үзэгдэл дээ. Ээж ирлээ. Хүй, аль би нуугдчих. За, тэр жүрчийн нааш наваад өгөр. Төглөр. Аюу. Оля. Чи хинтэйгээ яриад байна. Би юу? Би хинтэй ч яриаггүй. Профессорын л хүмүүс яриад ах шиг байна. Хичээлээ хийсэн үү? Хийсэн. За тэгвэл унтна. За одоохон. Эвэртэй. Уучлаарай. Танд саад болоогүй ч. Тэнгэр минь хүрээд ирлээ. Ач өхөн чинь нэг танд явуулсан. Баярлалаа. За суу. Хоёулаа хамт суугаад цаавъя. Татгалзах юу байх вэ? Би чинь чамайг чинь надад хийм үзэгдэж байна гэж бодоод л нүгэл хурааж байд шиг те. Би чинь биеэрэн энд байна шүү дээ. Хэзээ ч энд байна.
За би явъя. Явдаа явж амар. Явъя да. Тэнгэр минь дээ. Дөнгөж саянд байсан. Гү юрдэн. Дахиад л хуучин зангаар ажиллаа эхэлж байгааг нь харав. Томоогүй хөөгдөл гэсэн үг. Яахаар ингэдэг юм бэ? Өөрт нь хэрэг байдаг юм багт.